Энэхүү видеочил нь зохиогч эрхээр хамгаалагдсан тул зөвшөөрлгүйгээр хулбарлан олшруулах, худалдах, захим орчин түгээхийг хориглоно. Та бүхэнд өнөөдөр үр дүн суурилсан төлөвлөлт гэсэн сэдвээр хичээл орохоор бэлтгэсэн байгаа. За сургалтын маань зорилго бол үр дүн суурилсан нэгдсэн удирдлагын бүрэлдэхүүн хэсэг болох үр дүн суурилсан нэгдсэн төлөвлөлтийн талаарх үндсэн ойлголт, арга зүйн мэдээллийг бол хүргэнэ. Суралцагчдын авах гол үнц нь маань аливаа төлөвлөлтийг хийгээд төлөвлөсөн үр дүндээ хүрэхэд нөлөөлдөг дотоод хүчин зүйлийн талаарх ойлголт мэдлэгийг бол баттгаж аавна. За сэдвийн хүрээнд үр дүн гэж юу вэ? Үр дүн суурилсан төлөвлөлт гэж юу вэ? Хэн төлөвлөсөн үр дүндээ хүрч чаддаг вэ? Үр дүн хэрхэн төлөвлөх вэ гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд бол ярилцсан. За ингээд эхний дэд сэдв болох үр дүн гэж юу вэ гэдэг сэдвийн талаар товч мэдээлэл сонсъё. За тэгэхээр үр дүн гэж юу вэ? Үр дүн суурилсан удирдлага гэж юу вэ гэдэг асуудлыг хүндэхийн тулд эхлээд үр дүн гэж юу юм гэдэг талаар бол нэгдмэл ойлголттой байх шаардлагатай. За үр дүн гэдэг маань бол аливаа ажил үйлчлэгээ, үйл ажиллагаа буюу зорилтын биелэлд, зорилтод бүлгүүдийн хүртэх ашиг тус эсвэл хор хохирлыг хэлнэ гэж ойлгож болно. За товчхондоо аваад үзэх юм бол ирээдүйд гарахыг хүссэн өөрчлөлтийг бол үр дүн гэж ойлгож болно. За тэгэхээр бид нар үр дүн яаж бий болгодог юм бэ гэхээр тодорхой орцыг ашиглаад үйл ажиллагаа өрнүүлсний үндсэн дээр энэ үйл ажиллагааныхаа эцэст тодорхой гарц буюу бүтээгдэхүүн үйлчлэгийг нийлүүлээд за энэ гарцын дараагаар гарцын шууд болон дам нөлөөгөөр үр дагавар үр нөлөөг бол бий болгоно гэж авч үздэг. За тэгэхээр энэ хүрээнд хөндөгдөж байгаа орц үйл ажиллагаа гарц гэдэг хэсэг дээр хийгдэж байгаа ажлууд маань бол ерөнхийд нь авч үзэх юм бол үр дүнд суурилсан удирдлага гэдэг зүйлийг бол илэрхийлж байгаа. За мөн гарцаас шууд болон дам нөлөөллөөр бий болж байгаа үр дагавар үр нөлөөг бол үр дүн гэж бол ойлгож авч үздэг. За тэгэхээр үр дүн гэдэг ойлголт маань бол бие хүн, байгууллага, аж ахуй нэгж, салбар, улс орон гэд альж төвшөнд бол яригддаг асуудал. Эдгээр оролцогч талууд маань тодорхой хугацааны дараагаар бол орчин нөхцөл өөрсдийнх нь байгаа хүрээнд бол тодорхой өөрчлөлтүүд бол гарч байдаг. Тэгэхээр энэ бүхэн маань бол үр дүн гэж ойлгож байна. Энэ сургалтын хүрээнд бол зөвхөн төрийн бодлогын асуудал биш, ерөнхийдөө үр дүн гэж юу юм? Байгууллага, аж ахуй нэгжид энэ ямар хамааралтай юм, бие хүн дээр яаж хэрэгждэг ч гэдэг юм уу тий. Энэ асуудлуудыг бол товч хөндөж авч үзсэн. Үр дүн гэдгийн талаар бол ерөнхий ойлголт авсны дараагаар тэгвэл үр дүнд суурилсан төлөвлөлт гэж юу юм бэ гэдэг асуудал бол дараагийн бид хэдийн хөндөх сэдэв байгаа. За тэгэхээр үр дүнд суурилсан төлөвлөлт гэдгийг энгийнээр ойлгох юм бол бид нар одоо цагт өнгөрсөн дүн шинжилгээ хийж ирээдүг төлөвлөх үйл явц гэж бол ойлгож болно. Тэгэхээр өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн энэ 3 цагийн хэлхээс дээр бие хүн, аж ахуй нэгж, байгууллага, салбар, улс орнууд бол өнгөрсөн дээрээ дүн шинжилгээ хийгээд ирээдүгээ ийм болгоё гэдгийг бол төсөөлж төлөвлөж гинэ гэж ойлгож болно. Тэгэхээр энэ маань бол үр дүнд суурилсан төлөвлөлт гэдэг хүрээнд бол яригдана. За тэгэхээр бид нар юуг төлөвлөдөг юм бэ гэдээ аваад үзэх юм бол бид нар орцыг төлөвлөж болно, үйл ажиллагаа төлөвлөж болно, гарцыг төлөвлөж болно, мөн үр дүнг төлөвлөж болно. За тэгэхээр түрүүний ярьсан орц маань тодорхой орцыг ашиглаад үйл ажиллагаа өрнүүлдэг. Энэ үйл ажиллагаанаас гарц гарна. Гарцсан цаашаа үр дагавар үр нөлөө буюу үр дүнг бий болгоно гэсэн энэ логик холбоос дээр аваад үзэх юм бол бид нар орцын хүрээнд бол бид нар цаг хугацааг, төсөв санхүү, хүний нөөцийг, мэдээллийг гэх мэтчлэн энэ орцуудыг ашиглаад урт хугацаанд, дунд хугацаанд, богино хугацаанд өөрөөр хэлэх юм бол 5 жил, 4 жил, улирал, сар, 7 хоног, өдрөөр ингээд бид нар тодорхой үйл ажиллагаануудыг бол төлөвлөдөг. За ингээд үйл ажиллагаануудыг төлөвлөснийхаа үндсэн дээр эцэс тодорхой бүтээгдэхүүн үйлчлэгийг нийлүүлнэ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн үйлчлэгээний хүрээнд бол бид нар бас цаг хугацаа, төсөв санхүүг бол бас төлөвлөнө гэсэн үг. За ингээд гарцыг нийлүүлснээр үндсэн дээр бий болох шууд болон дам
нөлөөллүүдийг тооцоод завсрын үр дүн, эцсийн үр дүн, үр нөлөөг бол бид нар бас төлөвлөх боломжтой. За тэгээд завсрын үр дүнгийн хүрээнд энэ үр дүндээ ямар арга замаар хүрэх юм, ямар хугацаанд хүрэх юм, энэ үр дүн гаргахтаа ер нь ямар төсөв санхүү хэрэгжүүлэх юм бэ гэдгийг бол бас төлөвлөнө. За зорилгын хүрээнд бол бас арга зам, цаг хугацаа, төсөв санхүүгээ бол төлөвлөнө гэсэн үг. За ингээд урт хугацааны хүлээгдэж байгаа зорилго биелэгдсэний дараагаар бол цаашид бол бас нөлөө гарна. Тэгэхээр энэ нөлөөгөө бол бас ямар хугацаанд энэ нөлөө маань гарах юм бэ гэдгийг бол бас төлөвлөнө гэсэн. За үүнийг хэдүүлээ төрийн бодлого төлөвлөлтийн жишээн дээр хөндөд аваад үзье. За тэгэхээр төрийн бодлого төлөвлөлтийн жишээн дээр аваад үзэх юм бол бид нар орц хэсэгт юуг төлөвлөж ийнэ гэхээр төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийнхөө төлөвлөлтийг хийж байгаа. За мөн улсын төсөв, орон нутгийн төсвүүдийг төлөвлөж байгаа. За тэгэхээр энэ орцуудыг ашиглаад үйл ажиллагаа өрнөнө тий. За тэгэхээр үйл ажиллагаа маань хүрээнд юуг төлөвлөж ийнэ гэхээр байгууллагынхаа дунд хугацаанд хүрэх стратеги төлөвлөгөө гаргаж байгаа. Мөн тухайн жилд хэрэгжүүлэх байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бол төлөвлөж гаргадаг. За ингээд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд суурилсан төрийн жинхэнэ албан агчийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг бол гаргана. За ингээд энэ маань бол цаашаа наривчлагдаад улирлаар, хагас жилээр, сараар 7 хоногоор бол бас төлөвлөлтүүд маань хийгдээд явдаг. За ингээд энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлснээр төрийн байгууллагууд маань холбогдох талуудад бол нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээнүүдэд бол тодорхойлдог. За тэгээд энэ маань бол гарц болно. Тэгэхээр гарцыг бол төлөвлөхдөө бид нар байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөн дээрээ тулгуурлаж тусгаж бол төлөвлөнө гэсэн. Бүтээгдэхүүн үйлчилгээнээс урт дунд богино хугацаанд ямар эерэг өөрчлөлтүүд бий болох юм бэ? Ямар үр дүнгууд бий болох юм бэ гэдгээ хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримтчгүүд дээр тусгаж төлөвлөдөг байгаа. За ингээд хөгжлийн бодлогын баримтчгүүд гэдээ аваад үзэх юм бол урт хугацааны хөгжлийн бодлого буюу алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого ч гэдэг юм уу тий. За дунд хугацааны хөгжлийн бодлого буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих зорилттой хөтөлбөр. За дунд хугацааны төлөвлөлтийн баримтчиг болох улсын болон аймаг нийслэл хотыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, засгийн газрын болон засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр гэх мэтчлэн баримтчгүүд дээр бол төлөвлөлтөө хийдэг. За эдгээр урт дунд хугацаанд төлөвлөсөн үр дүнгуудээ бид нар жилийн төлөвлөлтөн дээрээ улсын болон аймаг нийслэл хотын жилийн төлөвлөгөө, улсын орон нутгийн төсөв гэд үр дүнгуудээ бол бас эдгээр баримтчгүүдээр төлөвлөнө гэсэн. За тэгэхээр дараагийн бид хэдийн хөндөх сэдэв болохоор хэн төлөвлөсөн үр дүндээ хүрч чадаж байна вэ гэдэг асуулт байгаа. За энэ маань бол бид хэдийн дараагийн хөндөх дэд сэдэв байна. За тэгэхээр хэн төлөвлөсөн үр дүндээ хүрч чадаж ийн вэ гэдэг хүрээнд нэг хоёр асуулт гарч ирнэ. Нэг нь бол юу байна вэ гэхээр цаг хугацаа, төсөв санхүү, өдөр тутмын асуудлыг дагаж урсах уу? Эсвэл цаг хугацаа, төсөв санхүү, өдөр тутмын үйл ажиллагааг үр дүн рүүгээ чиглүүлж урсгалыг удирдах уу гэсэн ийм хоёр сонголт гарч ирнэ. Энэ хоёр сонголтын хоёрдугаар сонголт буюу цаг хугацаа, төсөв санхүү, өдөр тутмын үйл ажиллагааг үр дүн рүүгээ чиглүүлж урсгалыг удирдах чадсан хүн төлөвлөсөн үр дүндээ тодорхой хугацааныхаа дараагаар хүрч чаддаг байдаг. За жишээ нь үүнийг бол тодорхой жишээн дээр авч үзье тий. Жишээн дээр авч үзэх юм бол амжилтанд хүрсэн хүмүүс. За жишээлх юм бол спортын тамирчид төв дэлхийн олимпийн аварга болсон яагаад тэр зорилтондоо хүрч төлөвлөсөн үр дүндээ хүрч чадсан бэ гэхээр өдөр тутмынхаа цаг хугацааг, төсөв санхүүг, өдөр тутмынхаа үйл хэргийг ерөнхий зорилго буюу олимп төв дэлхийн аварга болно гэсэн тэр үр дүнгийнхаа төлөө чиглүүлж бусад оролцогч талуудыг, дасгалжуулагчид, баг хамт олон бусад талуудыг бол энэ үйл ажиллагаараа чиглүүлж ажиллаж чадсан учраас энэ амжилтанд хүрдэг. Тэгэхээр хэн төлөвлөсөн үр дүндээ хүрч чадах вэ гэхээр цаг хугацаа, төсөв санхүү, өдөр тутмын үйл ажиллагаагаа урт дунд хугацаанд хүлээгдэж байгаа үр дүн рүүгээ чиглүүлж
урддаж чадсан энэ хүн, хувь хүн, аж ахуй нэгж байгууллага, салбар, улс орон бол хөгждөг юм а гэдэг асуудлыг бол судлаачид бол хөндөж авч үзэж байгаа. Яаж тэр үр дүнг удирдах юм бэ гэдэг асуудлыг үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын хүрээнд бол авч үзэж байгаа. За өнөөдрийн бидний ярилцж байгаа сэдэв бол үр дүнд суурилсан төлөвлөлт тий. Тэгэхээр үр дүнд суурилсан төлөвлөлтийг хэрхэн яаж хийх юм бэ? Үр дүнг хэрхэн төлөвлөх вэ гэдэг асуудлыг дараагийн дэд сэдвийн хүрээнд хөндөж авч үзье. Үр дүнг хэрхэн удирдах вэ гэдэг хүрээнд үр дүнг хэрхэн төлөвлөх юм бэ гэдэг хүрээнд үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд ямар арга зүйг санал болгож гинэ гэхээр нэгдүгээр бүх шатанд хийж буй төлөвлөлтүүдийг хооронд нь уялдуулахыг зорддог баг. Гол арга зүй. Тэгэхээр энэний цаана бидний түрүүний хүндсэн урт дунд богино хугацаанд улс орны хэмжээнд, салбарын хэмжээнд, тодорхой төсвийн эрхлэн захирагчийн хэмжээнд, байгууллагын хэмжээнд, албан хаагчийн хэмжээнд төлөвлөд байгаа төлөвлөлтүүдээ хооронд нь уялдуулна. Тэгэхээр энийг сайн уялдуулж чадсан тохиолдолд бол үр дүн гарна. Тэгэхээр үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн гол арга зүй маань бол бүх шатанд хийж байгаа төлөвлөлтүүдийг хооронд нь яаж уялдуулах вэ гэдэг асуудлыг бол хөндөж авч үздэг. За дараагийн ээлжинд төлөвлөлтийг үйл ажиллагаа, арга хэмжээ, төслөөр хязгаарлах биш, боловсруулсан тэр ерөнхий үр дүн рүүгээ чиглүүлэхэд бол гол анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр хувь хүн дээр ч гэсэн улс орны хэмжээнд ч гэсэн ямар асуудал байдаг вэ гэхээр өдөр тутмынхаа хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээгээ үр дүнгээ хязгаарлаж харчих гад байдаг. Ийм сул талууд бол байгаад байдаг. Тэгэхээр бид нар урт дунд хугацаанд ямар үр дүн рүү ажиллаж байгаа юм бэ гэдгийг хүрээгээ өргөн хүрээнд харахгүйгээр бол үр дүн гарч чаддгүй гэдэг асуудлыг хөнддөг. За бас нэг энэ үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд арга зүйн хүрээнд хөндөж байгаа гол асуудал бол үр дүн төвшин хүрэх хугацаагаар нь ялгаж төлөвлөхийг бол зорддог. Өөрөөр хэлэх юм бол урт хугацаанд бид нар юуны төлөө тэмүүлж байгаа, дунд хугацаанд юуны төлөө тэмүүлж байгаа, богино хугацаанд юуны төлөө тэмүүлж байгаа, нийт улс орны хэмжээнд юуны төлөө тэмүүлж байгаа, салбар яг ямар үр дүн гаргахыг зорж байгаа, төсвийн эрхлэн захирагч нар ямар үр дүн гаргахыг зорж байгаа, төсвийн эрхлэн захирагч эрхлэх асуудлын хүрээндээ хэрэгжүүлж байгаа тэр хөтөлбөр төсөл арга хэмжээнийхээ хүрээнд яг ямар үр дүн гаргахыг зорж байгаа юм бэ гэдэг энэ үр дүнгуудыг төвшнгөөр нь ялгаж бол авч үздэг. За ингээд асуудал хэрэгцээ буюу энэ үр дүнгуудээ дараагийн ээлжинд бол хэвтээ болон босоо төвшөнд уялдуулахыг бол бас энэ үр дүнд суурилсан төлөвлөлтийн арга зүй хөндөж авч үздэг. Тэгэхээр нийт улс орны хэмжээнд хийгдэж байгаа төлөвлөлтийн хувьд гээд аваад үзэх юм бол нийгэмд бол маш олон хэрэгцээнүүд байгаа төвшин бүрт мөн маш олон асуудлууд байгаа. Тэгэхээр тэр олон асуудлуудыг нэг мөр бүгдийн төр одоо энэ хязгаарлагдмал санхүүгийн нөөцийн хүрээнд бол шийдвэрлэх боломжгүй учраас асуудлуудыг хэвтээ болон босоо төвшөнд уялдуулад хамгийн гол асуудал дээрээ төвлөрч тэр асуудлыг шийдсэн нөлөөгөөр бусад асуудлууд шийдэгдэнэ гэдэг арга зүйг бол санал болгодог. Тэгэхээр энэ арга зүй маань цаана хэвтээ болон босоо төвшөнд үр дүнгуудыг уялдуулах шаардлагатай юм а гэдгийг бол хөндөж байгаа. За дараагийн ээлжинд үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд бол үр дүнг тодорхойлохдоо асуудал үр дагаврыг арилгахад бус асуудлын үндсэн шалтгааныг арилгахад бол илүүтэй чиглэх ёстой юм а гэж авч үздэг. Тэгэхээр өвчлөл их байна гэдээ аваад үзэх юм бол бид нар эмнэлэг бариад идэг. Өвчлөлийн шалтгаан юм бэ гэд шалтгааныг гаргаад ирэх юм бол иргэдийн амьдралын буруу дадал хэвшилтэй холбоотой болж ирдэг. Тэгээ амьдралын буруу дадал хэвшил юунаас бий болж бий болоод байна вэ гэж шалтгааныг хөвөөд гаргах юм бол тэдний мэдлэг ойлголтын эрүүл төвшин муу байна ч гэдэг юм уу тий. Эрүүл мэндийн боловсролын төвшин доогуур байна гэдэг асуудал бол шалтгаан дээр нь хөндөгддөг. Тэгэхээр ингээд асуудлыг цааш нь наривчилж үндсэн шалтгааныг нээж илрүүлэхгүйгээр зөвхөн асуудлаас үүсэж байгаа үр дагавар дээр тэмцэж ажиллах юм бол үр дүнгүй байна гэдэг үднээс үр дүнд суурилсан төлөвлөлтийн хүрээнд бол асуудлын үндсэн шалтгааныг олж илрүүлэхэд бол гол анхаарлаа хандуулж байна гэж үзэж болно. За мөн
үндсэн асуудал төвлөрч бусад асуудлыг ирмэлэн зүй тогтол дараалтаагаар аль асуудал дээр түлхүү төр анхаарлаа хандуулах юм бэ гэдэг бол бодлогоо тодорхойлох хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ дээр бол төлөвлөлт чухал ач холбогдолтой гэдэг үднээс бол арга зүйгс бол санал болгодог. За дараагийн ээлжинд бол бас энэ нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд гол арга зүйн нэг асуудал нь бол үр дүнг бүрийг хэмжих шалгуур үзүүлэлт зорилттой төвшинг тодорхойлохыг зорддог. Тэгэхээр энэ дээр ямар зарчим үйлчилж байна вэ гэхээр үр дүнг хэмжиж чадахгүй, удирдах чадахгүй гэсэн зарчим үйлчилж байгаа. Тэгэхээр энэ үр дүнгээ бид нар удирдахын тулд эхлээд түүнийг хэмжих хэрэгтэй. Хэмжихийн тулд оновчтой зөв шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж тэр шалгуур үзүүлэлтүүдээ төлөвлөлтийн шатанд тодорхойлсны үндсэн дээр гүйцэтгэл хяналт шинжилгээ үнэлгээний шатанд үр дүнгээ чиглүүлж удирдана гэсэн. Тэгэхээр төлөвлөлтийн шатандаа бол үр дүн тодорхойлсон бол тэр үр дүнгээ хэмжих шалгуур үзүүлэлтээ боловсруулаа гэдэг ийм арга зүйг бол санал болгож байна. За мөн тухайн бодлого төлөвлөлтийг хийхдээ өмнө нь хэрэгжүүлсэн бодлого төлөвлөлт үйл ажиллагаанаас сургамж дүгнэлт авч засаж сайжруулж явах хэрэгтэй юм а гэдэг асуудлыг бол хүнддэг. Тэгэхээр энэ төлөвлөлтийн гол арга зүй маань бол өнгөрсөн дээрээ дүн шинжилгээ хийж ирээдүг төлөвлөнө гэсэн ийм зарчим бол үйлчилж байгаа. За мөн төлөвлөлтийг хийхдээ сэтгэл хөдлөлт автах бус баримт нотлогоонд үндэслэх хэрэгтэй юм а. Баримт нотлогоонд үндэслэж төлөвлөлтийг хийх шаардлагатай гэдэг асуудлыг бол бас хүнддэг. За мөн дараагийн ээлжинд үр дүнг хангахын тулд үр дүнд суурилсан төлөвлөлтийг хийхийн тулд үр дүнг хэн нэгэнд хариуцуулах хэрэгтэй. Хариуцах эзнийг нь тодорхой төлөвлөх хэрэгтэй маа гэдэг асуудлыг бол хүндэж авч үздэг. Хэн нэгэнд үр дүнг хариуцуулахгүйгээр төлөвлөлт хийгдчих юм бол тэр үр дүн цаана бодит биелэлд болох боломжгүйгээр орхигдчих гээд байдаг ийм сул талтай. Тэгэхээр үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн арга зүй маань төлөвлөсөн бол тэр төлөвлөсөн үр дүнг хариуцах эзнийг тодорхой гаргад төлөвлөлтөндөө тусгаж өгөх ёстой гэдэг асуудлыг хүнддэг. За дараагийн ээлжинд бас үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд хөндөгдөж байгаа бас нэг арга зүйн асуудал бол үр дүнг санхүүжүүлэх ёстой гэж. Асуудлыг шийдснээр үр дүнд нөлөөлөх тийм ажлуудад санхүүжилтийг илүү олгоно гэдэг ийм зарчим бол үйлчилж гин гэсэн. За эдгээр зарчим арга зүйг нэвтрүүлж чадах юм бол төрийн байгууллагад нөөцийн хэмнэлт үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх боломжтой юм а гэдэг асуудлыг энэ үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд хөндөж авч үзэж байна. За үүнийг жишээн дээр аваад үзье те зураглалаар аваад хараад үзье. Тэгэхээр улс орны төлөвлөлт маань цаашид яаж хийгдэхээр вэ гэхээр үр дүнгуудыг төвшнгөөр нь ялгаад хооронд нь уялдуулах асуудал бол хамгийн чухал хөндөгдөж байгаа. За тэгэхээр энэ үр дүнд суурилсан төлөвлөлтийг Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөнд нэвтрүүлэхдээ Монгол улс цаашид нийгэм улс орны хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудыг үндэсний асуудал, салбарын асуудал, төсвийн эрхлэн зарагчийн эрхлэх хүрээний асуудал, хөтөлбөрийн төвшөнд шийдэх асуудал гэсэн ийм дөрвөн төвшөнд авч үзээд энэ үр дүнгээ үндэсний үр дүн, салбарын үр дүн, төсвийн эрхлэн зарагчийн үр дүн, хөтөлбөрийн үр дүн гэж буулгаж хөрвүүлж тодорхойлох. За тэгээд эдгээр үр дүнгуудээ хангахын тулд төрөөс ямар бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх юм, тэр бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхэд ямар төсөв шаардлагатай юм, ямар хүний нөөц шаардлагатай юм бэ гэдэг төлөвлөлтүүдийг хийгээд ингээд энэ төлөвлөлтүүдийг хооронд нь уялдуулж чадах юм бол ерөнхий үр дүн буюу үндэсний хэмжээнд хүлээгдэж байгаа тэр асуудлууд шийдэгдэх боломжтой юм а гэдэг энэ арга зүйг бол санал болгож байгаа. За ингээд энэ арга зүй маань бол логик уялдааны загвар дээр суурилдаг. Гол зарчим нь бол үндэсний төвшин тулгамдсан асуудлаа олж хараад түүнийг үр дүн болгож хөрвүүлээд энэ үр дүнд хүрэхийн тулд ямар арга зам буюу стратегийг ашиглах вэ гэдгээ сонгосныхоо дараагаар энэ стратегийн хүрээнд энэ үндэсний төвшний асуудлын шалтгаан нь юу байна вэ гэдгийг салбараар нь харж төлөвлөөд салбарын төвшин тулгамдсан асуудлыг шийдэх арга замаа тодорхойлоод энэ арга замын шалтгааныг төсвийн эрхлэн захирагч тус бүрээр нь шалтгааныг нь бол гаргаж ирснийхаа үндсэн дээр төсвийн эрхлэн захирагчийн төвшний асуудлаа тодорхойлоод
төсвийн эрхлэн захирагчийн төвшөнд тулгамдсан асуудлыг шийдэх арга замаа тодорхойлсныхаа үндсэн дээр энэ төсвийн эрхлэн захирагчийн хэрэгжүүлээд байгаа хөтөлбөр тус бүрээр шалтгааныг нь уялдуулж төлөвлөнө гэж. Өөрөөр хэлэх юм бол дээрээс доош гэсэн хэлбэрээр асуудлыг шалтгааныг нь хөөх замаар төвшнгөөр ялгаж хөөх замаар төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөлт хүртэл буулгаад энэ уялдаа холбоог нь хангасан төлөвлөлтийнхаа хүрээнд санхүүжилттэй хүний нөөцийн төлөвлөлтийг энэ гол үр дүнгууд рүүгээ чиглүүлж төлөвлөнө гэсэн энэ зарчмаар бол энэ арга зүгээр бол төлөвлөлтийг хийхийг бол зорж байгаа. За саяны зураглалыг арай өөр хэлбэрээр аваад үзэх юм бол бид нар энэ салбарын үр дүн, үндэсний үр дүн, төсвийн эрхлэн захирагчийн үр дүн, хөтөлбөрийн үр дүн гэдэг зүйлүүд маань бол ингээд хөндлөн болон босоо төвшөнд бол уялдуулж төлөвлөх шаардлагатайг бол энэ зураглалаар бол харуулсан байна. За ингээд улс орны хэмжээнд улсын болон улсын хөгжлийн бодлого төлөвлөлт хийгдсэний дараагаар байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөлтүүд төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөлтүүд хийгднэ гэдэг. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлтийн төлөвлөлтөн дээр гарч байгаа нэг ахиц дэвшил маань шаталсан байдлаар бусад үр дүнгүүдэд нөлөөлөд шууд болон даам утгаар үндэсний үр дүнд нөлөөлөх боломжтой юмаа гэсэн энэ логик уялдааны зураглалыг бол төлөвлөлтөн дээр бол ашиглахыг бол санал болгож байгаа. За ингээд эцэст нь үр дүнгээ итгэл үнэмшил хүсэл эрмэлзлэл болгож өдөр тутмын үйл хэрэгээ үр дүн рүүгээ чиглүүлж чадсан бие хүн, байгууллага, салбар улс орон төлөвлөсөн үр дүнгээ бодит биелэлд болгож чаддаг юмаа гэдэг үгээр энэ сургалтаа дуусгая.